Хай сайн бацгаана уу? Өдрийн төргий. За ингээд та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай. Намайг Мэги гэж дуудаж болно. За тэгээ хичээлээ үзээд сэтгэлээ үр дүн хэсэгт хуваалцаасаа гэж хүсэж байна. За тэгэхээр өнөөдрийн маань хичээл талин дасгал байгаа. Энэ маань миний амьдралд яг одоо сууж байгаа Мегигийн хувьд маш их үүрэг гаргалыг гүйцэтгэсэн. За талин дасгал юу вэ гэдгийг тайлбарлаж өгье. Одоо талин дасгал нь одоо маш ингээ хүчтэй тэгсэн хэрнээ энгийн танаас ямар ч одоо цаг хугацаа гэвэл өдөрт танаас нэг 5 минут л шаардна. Тэгээд бусдаар бол одоо санхүү мөнгө одоо үнэхээр үнэтэй хэрэгсэл одоо тийм юм юусоо шаардахгүй. Маш энгийнээр таныг маш юр бусын гайхамшигтайгаар ангаах тийм ийд шидийн зүйл юм байна л гэж би хэлэх гээд байгаа. Энэ дасгалыг хийвэл амьдралаа бүр тэр чигээр нь өөрийнхөө хүссэн амьдралыг тэр чигээр нь бүр ингээ бүтээх тийм чадвартай тийм мундаг дасгал байгаа. За би яагаад энэ хичээлээр хичээллэх болсон бэ гэхээр би өмнө нь юусэн юм байгаагүй. Би маш сэргэлэн, маш үнэхээр гоё өдрө болгон жаргаж чаддаг. Үнэхээр бүр нэг тийм гоё цаанаас огшиж чаддаг сэтгэл хөдлөл маш өндөртэй. Хорвоогийн хамгийн сайхан сэтгэлийг өвдөлсөн эрэг энергитэй тийм хүн байсан. Гэтэл хүртээ болоод энэ амьдралын одоо 30 жил амьдралчлаа 30 жилийн хугацаанд би одоо өөрлөвгөө төвлөрөөгүй зөвхөн гадагшаа ажил мөнгө санхүү ар гэрээ амьдрал хэрэгцээ. За тэгээд хүүхэд тэгэл амьдралын анхны шатныхаа хэрэгцээг хангахын тулд би өөрийгөө сонсоогүй зөвхөн ингээ гадагшаа хараад явцсан байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хугацаанд юу болсон бэ гэхээр би өөрийгөө дотоодыг сонсоогүй. Дотоод өөрийгөө би юу хийх дуртай вэ? Би юу хийхийг хүсдэг вэ? Би юуг хамгийн сайнаар чаддаг вэ гэдгийг би бүр ингээ мартцсан. Гэтэл миний дотоод мөн чанар юу вэ гэсэн чинь ерөөсөө бусдад өгөх байсан юм гэдгийг би ойлгож байгаа. Тэгээд би өмнө нь маш хэцүү байсан. Энэ хэцүү мэдрэмжүүд надтай 10-аад жил үргэлжилсэн. Би ингээд өглөө босонгууд шаналл, мэдрэмж, гуниг, уйтгаар ингээд зовлон ингээд юу ч ингээд зөв мэдрэгдэж байгаа мэдрэмж маань надад үнэхээр амар хэцүү байдаг гэсэн. Энэ талин дасгал намайг үнэхээр аварсан гэхэд болно. За тэгээд энэ талин дасгал ингээ маш хүчтэй одоо ингээд хэрэглэхэд бүр үнэхээр амар үр дүнтэй ангаалтын хэрэгсэл байгаа. Таныг бүр ингээ дотроос ч ангаагаад идэгэн гэсэн үг. Яагаад вэ гэхээр та ашиглах юм бол өөрийнхөө амьдралыг бүрэн дүүрнээр нь бүр ингээ цогцоор нь өөрчилж чадна. Та хүссэн хөлбөрөө өөртөө татаж чадна гэсэн үг. Хүн дотроо ингээ идгээгээд ирэхээр хүн хамгийн их аз жаргалтай болдог. Дотроосоо ингээд гоё гэрэлтдэг, дотроосоо цацардаг. Дотоод сэтгэл нь амар амгалан байгаад ирэхээр гадаад байдал нь маш түнтэй адилхан гадаад байдал нь өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр таныг тухгууруулдаг ямар мэдрэмж байна? Танд одоо ямар мэдрэмж төрж байна? Энэ болгоныг анхаана. Танд айдас байна уу, түгшүүр байна уу, стресс байна уу, танд онцгой санагдсан бүх мэдрэмжүүдийг мэдрэмжийн төвшөнд ангаахыг л энэ талин дасгал гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид яах вэ гэхээр өдөрт ерөөсөө 4 минут зарцуулаад 4 алхамтын дасгалыг амьдралынхаа туршид хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Би энэ талин дасгалыг хэрэгжүүлэхийн тулд маш үнэтэй сургалт, үнэтэй дасгалжуулагч одоо өөртөө цаг хугацаа бүх зүйлийг зориулж яг одоогийн би болсон. Тэгэхээр та болгоныг бас та бүхнийг бас ингээд дагаад хийгээсэй гэж хүсэж байна. Одоо айдас талин дасгал бол ингээд өдөр болгон хэрэгжилж болно бид нар. За өдөр болгоны мэдрэмжнээр тулгуурлана. За та өглөө босоод ямар мэдрэмжтэй байна? За би өглөөсөө төгссөн мэдрэмжтэй байвал би төгсөж ин даа гэж бодоод өөрийгөө ажиглах. За би өдрийн турш би надад хэцүү байна. Надад муухай мэдрэмж төрүүлж байна. За тэгээ гинт явж байгаа би ингээ хөлөө зовчдөг те. Би гинт явж байгаа бид нар уурыг хүрдэг те. Уурлал. Энэ уур чинь ямар хэцүү юм бэ гээл. Тэгэл гинт явж байгаа ингээ тесэрдэг. Яг энэ доторх бүх юм бол болохгүй болоод эхлэхээр бид нар бүгдээ ингээ тесэрдэм байнал та.
Тэгэхээр энийг зүгээр л дотроос ангаах юм байна. Дотроос ангааж идэх. За би ингээ айгаад байгаа тул одоо өглөө босоод айгаад төвшөөд штэ тий. Тэнгүүд сэтгэл маш их төвшөөд байгаа тул надад маш тухгүй байна. Энэ тухгүй байгаа мэдрэмжийг хэн төрүүлж байгаа? Би төрүүлж байгаа штэ тий. Гэтэл яг тэр мэдрэмжээ би төрүүлээд байгаа болохоор энэ маань тухгүй байгаа юм байна гэдээ ингээ бодчихно. Тэнгүүд энэ мэдрэмж үнэн үү гэж өөрөөсөө чинь сэтгэлээс асууна. Үнэн л байгаа сте. Чи тэр сэтгэл төвшөлтийг өөрөө мэдэрж байгаа тэгснэ тэр сэтгэл төвшөлтийг мэдэрж байгаа нь үнэн. За үнэн гэвлээ зөвшөөрч. За тэгвэл тэр сэтгэл төвшөлтийг яаж авах юм? Би одоо энэ навчлан хорвогийн хамгийн гайхалтай энергийг толгойд үрээд төвлөрүүлээ. Тэр гэрлийг одоо өөрийнхөө биелөө оруулаад ингээ ангааж ийн. Би байгаагаараа би ингээд одоо байгаагаараа хангалттай юм байна. Би одоо байгаагаараа хөөрх юм байна. Би одоо байгаагаараа дэндүү төгс юм байна. Би одоо байгаагаараа ингээд жаргалтай байж чадна. Би өөрийгөө хизээж голохгүй юм байна. Миний амьдрал хамгийн бүр сайхнаар ингээд гэрэлтэх ёстой юм байна гэд одоо байгаагаа хүлээн зөвшөөрөөд өөртөө хайр өгч эхлэхэд талин дасгал үйлчилж эхэлдэг. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр бид нар ингээд бяцлал хийгээл толгойн хөр дээр ороод өөртөө ингээд хайр өгдөн штэ тий. Тэнгүүд яг энэ мэдрэмжтэй адилхан бид нар өөртөө хайр өгөх, өөрийгөө хайрлах, мөн дотоод мөн чанар одоо дотоод сэтгэл маань юу бодож ийн энийг мэдрэх, мэдрэмжүүдтэй ажиглах гэж ярьдэн штэ тий. Бид нар яг тэр мэдрэмжүүдтэй ажиглаад бүх тэр муухай байгаа мэдрэмжүүдээ ангаана л гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө л талин дасгал нь одоо гаднаа хийсний дараа танд маш амар амгалан тайвширсан мэдрэмжийг өгнө л гэсэн үг. Тэгэхээр та бүхэнтэйгээ энэ талин дасгалыг хийх зааврыг би та нарт хэлж өгье. За тэгээ би яаж хийдэг вэ гэхээр за яг одооний мэдрэмжээ олцсон. За яг одоо надад ямар мэдрэмж төрж байна. Яг одоо миний зүүн хөлний бол аюу өвдөд байгаа юм байна. За тэгээд хөл маань өвдөд байгаа тул надад маш хэцүү байна. Яг хэцүү байна. Тэгэхээр нөгөөх нь одоо хөл маань өвдөд байгаа тул хэцүү байна гэхэд чинь хөл өвдөж байгаа штэ. Тэнгүүд би яг тэр хөл маань гэдэг нэр үгээ өөрлөө шилжүүлж чинь би өвдөд байгаа болохоор надад хэцүү байна. Би өвдөд нь штэ. Энэ үнэн үү? Чи өвдөд байгаа нь үнэн үү? Тийм үнэн. Тэгэхээр энэ үнэн болчихжээ. Үнэн. 3 дахь хариулт их хвчлэн үнэн байдаг. 4 дахь хариулт нь их хвчлэн одоо өөртөө хайр өгч эхэлнэ. Хөл маань өвдөд байсан байна. За тэгвэл ангай тий. Тэгээ одоо байгаа нь хангалттай. Би энэ өчнөө одоо хүлээн зөвшөөрч бас хайрлаж байна. Энэ маань ядаж миний хөл эрүүл өөрөөрөө гიშгээд талхаад явж чадчихээн. Тэгэхээр би ингээ өөртөө хайр өгье. Итгэе. Би эрүүл, би яд жаргалтай, би гайхалтай, би гоё байна. За ингээ талин дасгалын 4-р алхам болохоор зэрэг ер нь бол уддаггүй өсрөөл 1-2 минут л алдаг. Талин дасгал нийтдээ бол ерөөсөө 4 минут л алдаг. 4 минутаас илүү нэг хэтрүүлдэггүй гэсэн үг. Эхлээд энгийн гүн мэдрэмжүүдээ ангаагаад эхэлж хэдүүлээ. Энгийн мэдрэмжүүдээ ангааж эхлээд дараа нь гүн мэдрэмжүүдтэй орж эхэлнэ. За жишээлбэл ингээд дотоод хөөхт. За жишээлбэл амар хэцүү байсан мэдрэмжүүд, амар тухгүй байсан мэдрэмжүүдийг бүгдийг хуваалцаж эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр яг ямар санагчин тэр болгоно хуваалцаж эхэлнэ. За тэгээд яг л манифест гэлтэй та ерөөсөө хүссэн болгоно, хүссэн эрүүл мэндэ өөртөө дуудаж авчирж ийн л гэсэн үг. Тэгэхээр бид нар яаж ийнэ вэ гэхээр бид нар өөрөө тэр сэтгэлийг муухайлгаад байт юм байна. Би өвдөд байна. Би заваад байна. Би шаналаад байна. Надад хэцүү байна. Надаа энэ би мөнгөгүй байна. Би маш арчаагүй байна. Би чадахгүй байна. Би болохгүй байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Бидний анхаарал бүх зүйл эерэг чиглэлд эерэг мэдрэмжээр дүүрэн байх юм бол яг тэр зүйлээ амьдралтаа татдаг манифест чиг. Тийм. Одоо нэг мэдрэмжэн дээрээ хэдүүлээ хичээл хийж үзье. Талин дасгал. За талин дасгал маань 4 алхамтай гэж хэлсэн. Нэг дэх алхам маань надад болон чамд ямар мэдрэмж төрүүлж байна. Тэг би жоох айгаад байна. Сэтгэл айгаад байгаа тул надад маш хэцүү байна. Сэтгэл гэдэг чинь нэр үг. Эхлээд нэр үгээ хэлнэ.
Сэтгэл яагаад байгаатай л надад хэлсэн. Тэгснээ хоёр дахь нь өөрлөг хандаж сэтгэл чи яагаад байгаа юм уу? Хин яагаад байна? Би яагаад байгаа юм бэ штэ. Тэгвэл би яагаад байгаа болохоор надад хэцүү байгаа юм байна гэж хэлнэ. Тэгэхээр чи яагаад байгаа юм бэ штэ. Тэгэхээр чи л хэцүү байгаа юм байна. За энэ үнэн үү? Үнэн. За тэгвэл хоёлаа яах вэ? Энэ айдсын мэдрэмжийг хоёлаа аюулгүй болгож өөрчлөе. За хоёлаа яг ингэж гой бодож жаад өөрийгөө ингэ сайхан ингэ тэрж жаад би маш аюулгүй байна. Би маш тайван байна. Би аз жаргалтай байна. Яг энэ мэдрэмжүүдийг ингэж авах гэсэн үг. Тэгэхээр ямар байх нь би зүгээр л жаргалтай, би гоё, би эрүүл, би хамгийн сайхан нь би үзэсгэлэнтэй, би төстэй үлдэр. Ерөөсөө л ингэж бодох нь. Энэ дөрвөн алхмыг хийх цааврыг би одоо ингэ бичиж оруулчихъя. Тэгэхээр та хэд маань бүгд хийгээрэй. Тэгээ би 7-ны нэг өдрийг талин дасгал хийх өдөр болгоно. Тэгэхээр та бүхэндээ бас хамт хийн. Талин дасгал хийхэд ганц гоё юм нь юу вэ гэхээр би коучтэйгөө одоо нийлээд одоо ингээд бүлэмийн сургалтайгаа ингээд олон хүмүүс сургалтанд суулаа гэж бодоход яг тэр хамт исэн хүмүүсэнд бүгдээр ангагдчихэдэг. Яг хин нэгний одоо айдсын ангаалт, хин нэгний сэтгэл готрол, хин нэгний одоо ингээд зөвхөндөө зовоод байгаа, хин нэгний хаягдсан мэдрэмжтэй. За одоо жишээлбэл хаягдсан мэдрэмжнэр хийлтэй голох те нөхөр голох энэ мэдрэмжил монголчуудын одоо за монголчууд ч гэлтгүй дэлхийд те тэгээд эмэгтэйчүүдэд маш их байдаг. За тэр маань хин чамд ямар мэдрэмж төрүүлж ингээд дээр авч үзье. Нөхөр намайг голоод байгаа болохоор надад хэцүү байна. Чамд хэцүү байна уу? Надад хэцүү байна. За тэгвэл хин голоод байгаа? Би өөрийгөө голоод байгаа учраас надад хэцүү байна. Тэгэхээр гол мэдрэмж нь юу гэдэг вэ гэхээр чи өөрийгөө голж байгаа учраас нөхөр чинь чамайг голно. Чи өөрийгөө голдог учраас бусад чинь чамайг голно. Чи өөрийгөө голдог учраас ажлыг чи хүрээлэл чамайг голж байна. Чи өөрийгөө голдог учраас чи бусдад таалагдахгүй. Яг л ийм юм байлаа. Тэгэхээр өөрийгөө голохоо байлээ. Өөртөө итгэлтэй болъё. Өөрийгөө хамгийн сайхан гэж бодъё. Жишээлбэл би би чаддаг байсан мэдрэмжүүдээ яг тэр 7-8 жил намайг зовоосон тэр сэтгэл готрлын сэтгэлтэй хэцүү сэтгэлийн дарамтчхалт хямралын араас өөртөө итгэл байхгүй болчихжээ. Тэгснээ би өөрийгөө голж байгаа. За ингээд хүмүүс намайг голоод тахад надад хэцүү байна. Би өөрийгөө голоод байх нь надад хэцүү байна. Үнэн. За тэгвэл би өөрийгөө голохоо байлээ. Би одоо байх нь хангалттай байна. За хөвчлэн дөрөвдөг алхам хайр өгдөг. Тэгэхээр энэ маань нэх удахгүй та энийг манифест шиг өдөр болго хэрэгжүүл би танд нэг даалгавар өгөн. Та өглөө талин дасгалаа нэг өдөр нэг орой нэг хийн. Энэ маань юу вэ гэхээр бүх мэдрэмжүүд дээр хийн. Танд ямар мэдрэмж төрж ийн бүгдэн дээр нь хийн. Тэгэхээр мэдээж сайжирна. Таны хүсэж байгаа яг тэр мэдрэмжүүд л таныг хүрээлэн гэсэн үг. Тэгэхээр яг таны хүсэхгүй байгаа мэдрэмжүүд яах вэ гэхээр таны хүсэхгүй байгаа мэдрэмжүүд зүгээр сарнаа талга болно.